Одоо яаны нэг хөрийг. Одоо бол бид үнэндээ одоо яг ард түмэн ч одоо тэгэл ард түмнийхээ итгэлцлийг өөрөө бас нэг өөрчлөх гэж энэ өөр чинь өөр төр чинь дахиад л өөр болж байгаа. Өөр болж байгаа. Тэгээ цаад компанида би өртөөл байгаа аахгүй юу? Ийм дэвтэртэй хүмүүс мөнчих байгаад. Намайг одоо Оюна гэдэг шарадны эцэст баг зэргийн юу ажилладаг хобби бизнес эрхэлдэг. Одоо ард түмний амьдрал одоо өдрөөс өдөрт одоо ингээл дордол би гэхэд одоо жишээлхэд одоо өрийн дэвтэр болоод одоо байж байна. Тэгээ ингээл одоо орж ирэл хүн орж ирэл таньдаг одоо ахт нураа одоо найз зөвхөн. За ингээд нэг жижиг юм зээлээс тийм юм зээлээс чихэр хүн үгүй гэж чаддгүй. Таньдаг нүүр байдаг, танихгүй нүүр байдаг, ядарсан хүн байдаг, хүүхдээ тавирсан хүн ороод ирдэг, настай хүн ороод ирдэг. Тайгаа тулсан хүн одоо эмгэн жишээлхэд л одоо урд нь л одоо бид нар чинь нэг талах бараг хуваах нь ологгүй байцаа гэх чинь за энийг бүтнээр нь авч чадахгүй шүү дээ. За таллаад өгчөөс тэдэн дөрөнд тааруулаад өгчөөс 1500 төгрөнд 2000 тааруулаад өгчөөс 500 төгрөнд сонгон сармис одоо ингэ жижиг сажиг бүх юм ингэ тааруулаад ингээд өгчөөс 5000 төгрөг байрч орж ирэл өөрхөн амт нэг жижиглэн одоо нэг жишээлхэд нэг гид заавал жоохон ингээл юу ягаал бараг л хуваах нь ологгүй л шүү дээ. Өрнөөс өрнөө оронд ард түмэн одоо яаж амьдрах вэ? Хэцүү шүү дээ. Хаана гэдэг шар хадны эцэст одоо энэ л жишээлхэд одоо энэ миний одоо энэ зарж байгаа юмнууд нь өрнүүд нь одоо энэ юмнууд аюух тэгэл ингээд жишээлхэд одоо нэг юу авахд л нэг талх авахд л одоо 2400 төгрөг жишээхэд мөнгөн дутуу 2400 төгрөг өгч чадахгүй за 1700 төгрөг 1000 төгрөг тэгээ нэг талх харамлаад дэвш чадахгүй тэр хүмүүс дотор бол өөрөө бас дэлгүүр оршоод баян хүнлэж бодож байгаа. Тэгэхээр жишээлхэд би өөртөө бараагаа өөрөө авч чадахгүй өөрөө цаашаа бас өөртөө тэгэл эн чинь нөгөө өөр чинь бараа өгж байгаа бас өөртөө үйлдвэртэй өөртөө дамаад яваад байгаа байхгүй юу гол нь. Тэгэл одоо жишээлхэд одоо нэг одоо цэрэн гэдэг хүн ихэл одоо надаас одоо 100000 төгрөг жишээтэй бараа авч байгаа. Тэрнийхээ за 5-ыг надад оруулж байгаа. За 5-ыг нэгт дараа өгч гээл. Ингээл яг ингээл ууралж ярина, гуйж ярина тийм ээ. Тий, уйлах ч хэцүү, байх ч хэцүү, харамтлах ч хэцүү. Яг л тийм л байгаа байхгүй. Тий. Тэр нь бол энэ захын орооллууд, гэр орооллууд гэлтгүй юм болцол байна л да. Ер нь бол бүгд угаасаа яг тиймэрхүү жишээтэй байна. Одоо энэ зовлон яаж мэдэж байна вэ? Би ч бас нөгөө хуучнаар Махимпекс гэж байхад үйлдвэрийн захирал байсан, далхач хэрийн үйлдвэрийн захирал байсан. Яг л энэ өрийн шүлжээнүүдийг бас гадралж байна л да. Одоо бол сүүлийн нэг 10 жил бол энэ эрчимтэй нэмэгдэж байгаа шүү гэн тийм ээ ер нь бол. Тэгээд тэтгэврийн зээл одоо хөшчүүчин тэтгэврийн зээл одоо ингээл аваад одоо матчд хөтөл ингээл зээл аваад ингээл яаж ин тэг чин одоо цагаан сарын өмнөхөд 2 хөгшин орж ирэл за миний хөө эмээдээ нэг 2 хилчгэр 1 хилчгэр одоо нэг кил тос нэг 5 татар сүү ачаа хөтөлсөн. За эмээ нь одоо ийм юм боломжтой эмээ тэгч адгийн назах нөгөө хөгшин тэр хөгшин пассвортаа тавиад надад гараа явж байгаа. Бүр нэлээд ядуурж яах гэсэн үг үстэй. Тэгэл тэгвч шийдэл байгаа. Тэгсэн мөртлөө Баян Монгол гэж яригадаад байдаг, баялагын эзэн болох тухай яриад байдаг. Нөгөө улс төрд байгаа хүмүүсийнх нь орлого нь эдэн дэрүүмээр нэмэгдээд байдаг тийм ээ. Энийг яах вэ гэж одоо ерөнхийлөгч байсан хүн дээр асууж ярилцах одоо юм болж шүү дээ бид. Тэгэхээр энэ ядуурлаас гаргадаг том хөтөлбөр бодлогуудыг энэ төр засаг их хурл гаргаж ээж ажлын байрыг олноор нь тогтмол бий болгож ээж энээс гаргадаг олон улсын ийм жишгүүд байдаг юм байна л да. Одоо энэ залуучуудын хүсэл мөрөөдөл улсын Солонгос орн гэхэд энэ 50 тонны сүүл 60 тонны ихээр бас л Азийн хамгийн ядуу орн байсан энэ байдлаас бас гарсал байгаа. Өнөөдөр бид нар Евразийн нутагт бас хамгийн ядуу орн байна. Энээс гарахын тулд саяын одоо нөхцөл байдлуудыг л зовлонтой ч гэсэн бид нар хийх л ёстой л болж байгаа. Тэгэхээр баялаг идэвхтэй үнэ гард байна. Баялагын мөнгө орж иж бидний ядуучуудын ажилгүй орлогогүй байгаа хүмүүсийн сандлыг аваад байгаа энэ асуудлыг л зэгцлэх ёстой болоо гэж байна. Нөгөө талдаа энэ өнгөрсөн 30 жил гадны бодлогоор монголчууд Монголд байгаа нэг хэдхэн одоо
төрийг удирдах байсан хүмүүс нийлээд энэ монголчуудыг ядуу, өртөө, өвчтөө ингэж болгосны одоо биелэл нь л өнөөдөр бий болоод ийм үрийн бичгүүд олноор бий болсон болов уу гэж одоо бодож байна. Одоо гэхэд би одоо төрөөсөө юмд амьдарч яаж ирсэн. Төрөөс ажиллаж байна. Төрөөсөө юм төрөөс. Танай дэлгүүр 8 нэр их үү? Үгүй. Яг 8 нэрийн барааных эрх нь бол олддоггүй. Олдохгүй. Одоо үгүй дахиад би нэг за хүнд төрөөс гэж байгаа өөрөө нэг жижигэн төгс бариад нэг газар тавьж их надад тэр газар олдохгүй байхгүй тийм юм байхгүй. Та одоо урд нь бидрээд одоо тэтгэврийн зээл ингээ хөшчүүлт тэтгэврийн зээл авсан. Тэрийг бол тэгэлж өгсөн. Бид нар бол тэр нь маш их талархсан. Маш жижигхэн баялгаар шүү дээ. Тий, тэр чинь маш их талархсан. Би ч хүртэл яг би бол яг өөрөө миний хань ижил өнгөрсөн. Тэгээд манай хүүхд тижигч алдсан тэтгэвэр авдаг байхгүй юу? Тэрний зээлийг би авцсан байсан. Та тэглэхэд бид нар тэр үед баярлал бас л тэ ард түмэндээ энэ хүн их юм хийж гин, их юмыг бүтээж гин гэдэг бид нар бас тийм сэтгэл бас байсан л ах байж л байсан. Тэгэхэд одоо яаж н одоо цаашаа яаж амьдрах вэ одоо бид нар мэдэхгүй штэ. Баталгаа байхгүй штэ одоо. Тэгээ энэ бол тийм нэг сонгуульд өгөхөөр сонгуульд одоо зориулсан нэвтрүүлэг биш шүү. Зүгээр одоо төрд бас нэлээд удаа ажилласан ерөнхийлөгч байсан хүнээр дамжуулж энэ ард иргэдийн дуу хоолойг сонсох гэсэн ийм зорилготой. Тэд нар бас ингээд асуулт асуугаад би боломжоор тийм гарцууд байна ч гэдэг юм уу иймэрхүү зүйл ярих гэсэн. Тэрний нэг нь энэ салхитын мөнгөний ордыг яриад ах шиг байна л да тийм ээ. Тэр чинь бол маш жижигхэн орд хятадууд авцсан байсан. Юун хазар тэр хоёр хятад нь хоорондоо шүүх цагдаа болж маргалдсан тийм ээ. Маргалдахдаа хууль зөрчигдсөн байсан. Хуулиараа тэр газрын баялаг одоо эзэмсэж байгаа хүн хууль зөрчих юм бол одоо төр буцааж хурааж авдаг. Тэр хуулийн дагуу хурааж аваад буцаахтаа нөгөө тэтгэврийн зээлийг тэглэсэн ийм асуудал болсон юм. Тэгэхээр ийм их боломж байдгийг харсан. Хэрвээ бид нар газрын баялгаа зөв зүйтэйгээр зохион байгуулалтаа, стратегтэй, төрдөө, Монголдөө гэсэн сэтгэлтэй хүмүүс байх юм бол өнөөдөр хүмүүс ингэж амьдрахгүй л дээ. За баярлалаа.